Хүүхдүүдээ, парекс гэж юу вэ? Парекс гэдэг нь альва биетийг хавтгай дээр буулган дүрслэхийг бид парекс гэж нэрлэдэг. Тэгвэл бид тухайн биетийг хавтгай дээр буулган зурхын тулд парекслолын аргыг ашигладаг. Биетийг парекслох хоёр арга байдаг. Эхнийх нь төвийн парекслол, хоёр дахь нь параллел парекслол. Зураг зүйн хичээл дээр бид ихэвчлэн параллел парекслолын аргыг ашигладаг. Тэгвэл бүгдээрээ энэхүү биетийг парекцийн 3 хавтгай дээр хэрхэн харагдахыг зурж үзцгээе. Багш нь одоо P1 хавтгай буюу хэвтэй хавтгай руу гэрэл тусгаж үзье. За дараа нь P2 хавтгай буюу нүүрний хавтгай руу дахиад гэрэл тусглаа. Сүүлд нь P3 хавтгай буюу хажуугийн хавтгай руу дахиад гэрэл тусгая. Ингэж бид парекцийг 3 хавтгай дээр дүрсэлдэг байна. Хэвтэй хавтгай дээр бид парекцийг дээрээс харсан байдлаар зурдаг. Харин нүүрний хавтгай дээр бид гол байдлыг буюу нүүрэн талаас харсан хэсгийг зурдаг. P3 хавтгай дээр харин хажуу талаас харагдах байдлыг тус зурдаг байна.